Амар зарцсан гайваа. Тэглээ ямар амар магтдсан юм бэ ёо. Өөр ичээл зогсоодлаа. Супер сахал гэж ямар сахал вэ? За сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд Идүү паркаас зохион байгуулж байгаа Идүү Ток парк арга хэмжээг зориод ирсэн. Надтай уулзах гээд ирсэн хүмүүстээ бүгдээрэнд нь маш их баярлалаа. За тэгээд надад та нарын зүгээс одоо нөгөө бүгэлсэн юу форум байсан шүү дээ тий. Тэндээс нөгөө нэг сонирхсан асуулт гээд маш олон асуулт ирсэн байсан. Тэгээд тэрэн дундаас ер нь маш их хамгийн их давтагдсан асуулт нь юу байсан бэ гэхээр амжилтанд яаж хүрсэн бэ гэдэг тийм асуулт байсан. Тэгээд ер нь бол яг хуу амжилт гэдгийг бол бас хүн болгон янз бүрээр л харах бах. Тэгээд ер нь бол бас амжилт зориод бас энэ рэпийг хийгээд явж исэн үе бол надад байгаа. Яг нуулгүй хэлэхэд. Гэхдээ одоо бас ингээд эргээд бодоход, эргээд ингээд харахад зүгээр хитрхи хайртай, хитрхи дуртай юмаа хийж явсан юм байлээ. Тэгээ тэр нь өөрт нь бас гоё байсан юм шиг, ер нь их гоё замыг туулсан юм шиг санагдсан. Тэгээд зөвхөн амжилт гэж хараад зөвхөн амжилтыг хөөх гэхээсээ илүү яг урдаа байгаа юмаа чанартай хийгээд зорж исэн. Тэр нь бас магадгүй өнөөдөр та нарын өмнө ингээд та нарт нэх ухаантай юмэрээ сууж байгаа бас тэр хүнийг бүрдүүлсэн болов гэж бодож байна тий. Тэгээд ер нь бол ах нь бол нэг тийм айхтар лекц зэдэр тавихгүй тийм юм бол бас мэдхгүй ер нь тавьдаггүй. Тэгээд та нартай чөлөөтэй ярилцсан. Тэгээд сонирхсан асуулт, сонирхолтой юм хум байвал чөлөөтэй та бүхний өмнө микрофон нээлттэй байгаа шүү. Миний энэ нөгөө айк гэдэг all right гэдэг үг шүү тий. Тэрийг нөгөө товчилж ингэж хэлээд хүмүүс бас энийг бас жоохон буруу зүрх ойлгоод байт юм шиг тийм хараалын муухай үг шүү тий. Зүгээр үг байгаа юм тий. Асуулт сонирхолтой хүн гараа өргөөрэй. За тэгэхээр манай микрофон та нар руу аялна гэж бодож байна тий. Гэхдээ би Бигжигээс нэг юм асуумаар байна л да. Ер нь бол бид нар амьдралдаа юу гэсэн хүлээдэг вэ? Бид нар амжилт шүү дээ, тий. Гэхдээ бид нар ямар нэгэн чадварыг эзэмшиж тэр амжилтанд хүрнэ гэдэгтээ бол итгэдэг. Та нар тэгж боддог уу? Тэгэхээр аливаа юмны амжилтанд хүрэх бүгдэд тэрийг ойлгуулахын тулд ер нь ямар чадварыг чи илүүд үзсэн бэ? Ямар чадвар тусалсан бэ? Ер нь өөр дээрээ ч гэсэн бас өөр хүмүүс дээр ч гэсэн хараад байхад хүнд бол хамгийн хэрэгтэй чанар бол ер нь хөдөлмөрч чанар гэж би боддог. Тэгээд яг хөдөлмөрлөөд ер нь ур чадвартай, хангалттай ур чадвартай мундаг мөртлөө тэр салбартаа тийм мөртлөө тийм хөдөлмөрч бишээсээ болоод дутуу үнэлэгдэх тохиолдлууд зөндөө байдаг байхгүй. Эсвэргээрээ ур чадвар одоо авиас нь ч юм уу багч гэсэн илүү их хөдөлмөрч гэдгээр нийгэмд эзлэх байр суурь нь илүү өндөр байдаг. Ер нь хөдөлмөрч хүнийг цаг хугацаа шагнадаг юм шиг санагддаг. Тэгээд хэрвээ ямар нэг зорилго тавиад тэрийг амжилт гэж хараад хойноос нь хөөцөлдөе гэж бодож байгаа бол тэгээд минут секундыг ч алдахгүй байх хэрэгтэй шүү дээ ер нь. Тэгээд минут секунд алдахгүйгээр дуу хийж явсаар байгаа. 1 мэдсэн 9 цомогтой болцсон байна тэгээд. Энэ миний мэдхий одоогийн яг Монгол хипхоп хамгийн олон цомогтой нь би баха гэж бодож байна. Буруу ч үж магадгүй шүү гэхдээ. Буруу байвал хүлцэл өчьё. 11 сард. CCB өөрөө Click Boom өөрөө 11 сарын 18-нд байгуулагдсан. Тийм учраас бид нэр илүү одоо төрсөн өдөртөөгөө дөхүү өдрөөр хийх нь илүү
зүгээр юм бол яг 100 том сав маавнд хийж болно л доо. Гэхдээ яг тэрнээсээ илүү олон хүн маск гэсээ илүү яг сонсдог дэмждэг хүмүүстэйгээ тийм халуун дулаан уур орчныг бүрдүүлэе гэж бодоод байгаа. Ингээд та одоо ингээд аюу ингээд арчтай ингээд successful болоход ингээд яг суурь яаж хийсэн бэ? Тэгээд гарч ирчээ. Тэрнээс өмнө бас ингээд одоо олон хүмүүсийн сэтгэлээр сөрөг эрэг хэдрийг яаж ингээд даван туулсан. Сэтгэл зүйн ер нь яаж бэлдсэн. Одоо таны ингээд гаргадаг дуунууд ихэдэн дандаа одоогийн нийгмийн асуудал тэгээ бас тэрийг ингээд ойлдуулаад залуучуудад бусад хүмүүст ингээд түгээхээр ингээд рэп бодож гаргадаг. Тэгээд тэрийг яг яаж ингээд гаргах хүмүүсийн шүүмжлэгийг яаж ингэж даван туулах гэж бодсон бэ? Баярлалаа. Тэр нөгөө голынх нь яг нөгөө таны дуу ийм юм хэлдэг ойлгосноо ярьдаг гэсэн гоё байлаа шүү. Яг л хэлж дээ урам авлаа бас хүмүүс гоё хийгээд байгаа юм маань бас ойлгож байгаад бас айгу баярлалдаг. Тэгээ та хэдэд бас баярлалтай шүү. Бас тэрийг бас хэлхэн зүйтэй баг. Тэгээд ер нь бол анханасаа айгүй их бэрхшээлтэй толж исэн байхгүй юу? Ар гэрээс одоо ингээд би юм рэп хөгжим хийгээд ингээд явна. Ар гэрээс ямар ч дэмжлэг байхгүй. Чи бол угаасаа наадах чинь бүтг. Одоо миний үед одоо хипхоп гэдэг чинь тийм мөнгө олох боломжтой ч юм уу те. Тэгэж арай одоо нийгэмд хүлээн зөвшөөрөгдөөгүй байсан үе. Тийм болохоор одоо юу гэдэг ар гэрээс бол ямар ч дэмжлэг байхгүй. За тэгэл нэг жоохон миний дуунуудын сэдв чинь ер нь бол нэг тийм хит хөнгөн биш шүү дээ те. Насанд хүрээгүй хүүхдэд бас хит зориулсан биш те. Тэгээд тийм болохоор одоо юу гэдэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь ингээл дуу хөгжим явуулдггүй ч юм уу те. Нэг тиймэрхүү бас бэрхшээлүүд байсан. Тэгээд хамгийн гол нь би амар өөртөө итгэлтэй байсан. Одоо ингээд бодоход ч гэсэн яагаад ингээд ер нь хинч дэмжихгүй байгаад ганцаараа ингээд зөрүүдлээд байсан ингээд бодохоор би өөрийгөө чадна гэдгийг мэдээд байсан байхгүй юу? Би ямар ч л байсан одоо байгаагаас илүү үнэлэгдэх хэмжээнд юм хийж чадна гэдгийг мэдээд байсан. Тийм болохоор тэгээ энэ хүртэл хийцэн баг гэж бодож байна. Тэгээд өөртөө итгэлтэй яг ингээд юмаа хийгээд зорилгоо харцсан тэрийгэ чиглээд явж байгаа хүнд чинь ямар ч тийм шуурга нөлөөлөхгүй, салхи шуурга нөлөөлөхгүй шүү дээ. Тэгээ ер нь одоо ингээд бидний бас сошиал медиа хэрэглэн дээр хараад байхад бид нар одоо юу гэдэг энэ коммент бичиж байгаа хүмүүс юу гэх бол ч гэдэг юм уу? Тэдэнд таалагдах гэж хичээгч гэдэг юм уу? Тиймэрхүү юмн дээр надад алдаад байгаа юм шиг санагддаг. Бид нар бас манай монголчуудын бас сошиал медиа хэрэглээд догтлын төвшөнд бүр маш аимшигтайгаар очсон юм шиг санагддаг. Яг миний хувь хүний бодол шүү. Тэгээд ер нь та нар гэж хэлж байгаа биш. Ер нь бол дийлэнх нь ер нь хийж байгаа юм шиг санагддаг надад. Тэгээд ер нь тэнд байгаа хүмүүс хэрвээ чи яг өөрийгөө олдсон өөрөөсөө итгэлтэй би ийм юм хийж чаднаа, би ийм зорж чаднаа гэдэгтээ итгэлтэй байгаа бол тэгээд тэр хажуунаас хэлж байгаа хүмүүс юу сонирн биш дээ. Надад бол одоо надад бичдэг комментноос одоо юу гэдэг нэг тийм hate комментууд байдаг шүү дээ. Тийм комментноос илүү миний амьдрал дээр анх эхэлж байхдаа сонсч ирсэн амар үгнүүд байсан. Тэдэн магадгүй намайг хатууж uuсан баг. Юу ч нөлөөлөхөргүй болгосон баг гэж бодож байна. Яг үннийг хэлэхэд бол коммент бичиж байгаа тэр хүмүүст хүлээн зөвшөөрөгдөх гэж хипхоп хөгжим хийгээгүй шүү дээ. Та хөдөө дугаа хизээ яаж зохиолсон? Хөдөө дуу Увс аймгийн Хяргас нууранд Увс аймгийн Хяргас нуурын ирэг дээр одоо Баяраа найзынхаа амралтан дээр нарийн локейшн энэ зохиож ирсэн. Тэгээд яг хөдөөгөр аялаа явж байсан байхгүй. Энэ дуу болохоор ингээд аль дээр үед манай Гамбит аян хийсэн. Нилээн дээр үед бараг 2014-5 оны үед надад аян сонсгож ирсэн. Тэгээд аян сонсчоод энэ ямар дууг ашигласан юм бэ гэсэн энэ нэг хөгжмийн өвөр Монголын хөгжмийн зохиолчийн дууг ашигласан. Сэ2 гэдэг хөгжмийн зохиолчийн дууг ашигласан гэдэг. Тэгээд зохиолчийн эрхийн зөвшөөрлийг авч чадахгүй тэр аян надад тэр аяг удсан л та. 3-4 жил болсон бараг. Тэгээд хөөцөлдөж явж байгаад энэ мундаг одоо Сэ2 гэдэг хөгжмийн зохиолчийн миний орчин гэдэг дуунаас одоо сэмплдэж үүсмэл бүтээл үүсгэж хөдөө гэдэг дуу
хийсэн. Тэр нь зогсохгүй цомогт орсон гэхээр 2018 оны зам зохиосон баха би энд бол. Яг хөдөөгөр гоё ингээд аялж явж байгаад буцах замдаа тэр нуурын ирэг дээр амарч байхдаа зохиосон. Яг тэнд авсан мэдрэмжүүдээ бүгдийг ингээд деталь болгож тэр дуу хийсэн. Тэ. Миний бас ер нь бол энэ дууг ер нь гоё хийчлээ дээ гэж боддог дуунуудын нэгэ хөтөө ялтчих. Продюсер Наранзуутай хамтарсан одоо уран бүтээл ер нь хэдэн сар орчим гарах бол Наранзуу ахтай бид хоёр чи яваа мэдээлэлтэй. Тэр болоогүй шүү дээ. Тэр одоо 100 гарна шүү дээ. Болоогүй. Наранзуу ахтай бид хоёр нэг юм одоо хэлэхээр сонирхож болчихноо. Нэг юм хийсэн байгаа бас манай нөгөө шившиг тайрцаг гэдэг дуун дээр надтай бас хамтарч дуулдаг. Манай Реконы боо. Тэгээ Наранзуу ах бид гурав хамтраад нэг дуу хийсэн байгаа. Тэр удахгүй ч байхад 100 дулаахан болохоор тэр дуу гарнаа. Энэ нарийн мэдээлэлтэй хүмүүс ингээ хамаагүй асуултаас асуумааргүй шүү. 10 дахь цом гэв чинь дараа жил өгвөл 10 дахь цомгоо дараа жил үү? мэдгүй. Одоо ер нь хийж эхэлт юм уу гэж бодож байгаа. Сайн нэг хэсэг voice гээд тэгээ бас ер нь нэг хэсэг нэг жоохон завсарлаад тэгээ voice дээр бас нэлээд завгүй ажилласан. Тийм болохоор нэг хэсэг хугацаанд амарч агаад тэгээд ер нь бол цомгийнхаа ажилд орно гэж төлөвлөсөн байгаа. Тий. Сайн байна уу юм. Наад хоёр асуулт байна. Эхний жоо хошин маркийн асуулт. Окей. За аялын тэмдэглэл хийзээ. Аялын тэмдэглэлөө би аялын тэмдэглэлийг ер нь сүүлийн үед хийгээ болцсон анзаарсан уу? Тэгээд за яах вэ гэж одоо зөндөө хүмүүс ийм аялын влог юм хийдэг болцсон байлаа шүү дээ. Залхуураад байгаа л да яг үнийг өөрөө сайхан зугаалаад юм үзэл. Тэгээд залхуураад байгаа. Аялын тэмдэглэл хийгээд үзэх юм уу? Хамгийн сүүлийн аялын тэмдэглэл уусраа явсан аялын тэмдэглэл байсан тийм. YouTube дээр орсон. Тийм байгаа. Тий. Тий. Ар ханга Ара фестивал усын өмнө гоё. Тий. Тий. Уцаа хагалдаг тий. За тэгвэл хэдүүлээ юу яа дөө. 3 сарын 10-аар нэг аялын тэмдэглэлээр уулзцаая да. YouTube бодсондоо оруулах шүү. Тэгээ ер нь бас YouTube дээр би нэг стрим хийдэг байсан байхгүй нэг хэсэг. Аюу болж байна тийм болж байна. Тэгээд ер нь бол бас стримээ хийж эхэлт юм уу гэж бодож байгаа. Тий. За тэгээд энэ асуулт. Өглөөний яг дахиж ирэх үү? Өглөөний лайв уу? Өглөөний лайв чинь юу яадаг гэсэн бохоггүй юу? Хүүхдээ сургуульд нь хүргэж өгчөө буцаж явах замдаа хийдэг байсан чи одоо хүүхдүүд маань өөрсдөө сургуультай явдаг. Том болоод. Тэгээд аав яадаг болсон гэр өглөө босоо цайг нь бэлдэж өгчөөл гараад явгууд нь буцаад унтдаг болсон. Тэгээд өглөөний анги ер нь дахиж байхгүй хахаад. За миний хоёр асуулт нь гадны уран бүтээлчтэй маш олон уран бүтээлчтэй хамтарлаа. Юуны зам үйл яаж нэгж хэрхэн тавьчихсан бэ? За гадны тэр Японтай хамтарсан хамтрлын одоо тэр одоо юу гэдэг холбоог бол манай Сумогийн их авраг Тероно Фужи гаан эртэнд хийжсэн. Тэгээ Ганагийн бас ер нь бол бас юм хоёр орны өөрөө ч бас хипхоп хөгжим дуртай, аль алинд нь AK-д ч дуртай, миний дуунууд ч дуртай. Тэгээд ер нь хамтарч дуу хийгээсэй гэж боддог байсан гэсэн. Тэгэл нэг өдөр тэгэл цаад чи уурал би очиж AK-тэй тэргээр аялын нүгэл хийсэн байдэн шүү дээ. AK-тэй танилцаад тэгэл ер нь бол тэр дуу хийсэн. Солонгосуудтай гэвэл солонгосоос ер нь өөрсдөө айгүй холбогддог. Тэгээд манай хамгийн ихнийх нь манай Скал анх шууд над руу бичээл би чиний дууг сонсдог чамд дуртай гэж бичгүүд би хараад гайхчихсан. Энэ миний нөө зургатаар үздэг байсан юм байна шүү дээ гэдэг гайхсан. Тэгээд сүүл бас солонгосын рэпер Deep Flow-д дуу хийсэн. Сүүлийн цомогт маань орсон байгаа. Ер нь бол солонгос рэперүүдтэй нэлээд тийм үнзгий сайн харилцаатай. Цаад дуул чинь ер нь бол аюу гоё респекттэй, ёс зүйтэй аюу гоё байдаг. Би ч гэсэн бас зөрүүлээд яг тэр бүхнээр нь хариулна гэж боддог. Энд чинь бас хүний газар явахдаа нутгийнхаа нэрийг гоё гаргах хэрэгтэй байсан. Тийм биз дээ. Монгол рэпер гэдэг тэгэхээр бас нэг гоё байх хэрэгтэй шүү дээ. Энэ ч нэр бас гоё шүү гэтэл нь тийм бай гэж боддог. Тэгээд
Тэгээд ер нь бол одоо бол бас хамгийн ихний хамтрал MC Sniper битэрийн хамтрал тэрэн дээр ажиллаж байна. Sniper бол намайг одоо хүүхэд байхад Японы алдарт хөгжмийн зохиолч. Одоо та нар сайн мэдэх бол татарын нөгөө нэг дээрээ гэдэг устай хариг хүндрийн аюуд шүү дээ. Тэрийг зохиосон сүүлчийн Изаан гэдэг киноны хөгжмийг зохиосон дээр Ючи Сакамото гэдэг хүний удирдлаганд ор симфони оркестртэй тоглолт хийжсэн. Намайг хүүхэд байгаад MC Sniper гэдэг ба. Би тэрийн зурагтаар үзээд ямар гоё юм бэ гэж байж идэг. Тим хүүхэд байлаа. Тэгээд нэг мэдсэн чи ингээ хамтарч дуу их гээд Sniper маань Монголд ирчихэл. Би Монголд ирчлээ. Би чи хаана байна гэдэг. Тэр мөр айгу гоё байсан тэр үедээ. Нэг хэвлийн баг хурлал та нар харж байсан нэрийг. Тэрэндээ шууд намайг дуудаад тэгтэн тийм айгу гоё санагдчихсэн. Би энэ хүний чинь хүүхэд байхдаа зурагтаар үзэж энэ хүн шиг болох юмсан гэж мөрөөддөг байсан шүү дээ гэдэг. Одоо тэр үнтэйг бас хамтраад дуу их гээд ажиллаж байна. Тэгээд гоё дуу хийж байгаа. Та нар ер нь зунаас сонсчихноо. За зүгээр. Тэг. Хипхоп замнал руу орох байсан бол ямар вэ? Хипхоп хийгээгүй байсан болоо. Одоо яг хэрвээ ихээр мэдэхгүй маа юу ч байсан байж магадгүй. Ер нь бол хипхоп замналгүйгээр та өөрийгөө төсөөлж чадахгүй. Хипхопгүй өөрийгөө төсөөлж ерөөсөж чадахгүй. Ер нь ерөөсөж чадахгүй. Хэрвээ за ингэж юу гэдэг дуу хөгжим хийдгүү байсан байлаа гэж бодоход хэрвээ дуу хөгжим хийдгүү байсан байлаа гэж бодоход хипхопыг бас заавал сонсцсон хипхоп уцалцсан л явж байгаа байсан байх. Ерөөсө зарчим бол үннээ хэлдэг шүү дээ. Миний зарчим бол уурлуулад чамааг үннийг хэлдэг байх хэрэгтэй. Үннээ хэлдэг байх хэрэгтэй. Заавал хүнд таалагдах гэж худлаа яриад тэгээ дараа нь тэрэндээ ороогдоод лай шүү дээ тийм үстэй. Тэр нь миний зарчим бол ер нь үннээ хэлий, хүн хуурахгүй бай. Тэгж л боддог доо. Тэгээ тэрийгэ ч зөв гэж одоо өгт итгэж явдаг. Ер нь яг тэр итгэлтэйгээ дуусах байх гэсэн. Яа хүзүүн дээр үнэн гэж шивц. Өөр сонирхсан асуулттай хүмүүс байна уу? Дараагийн үеийг яг Жон Хамтлагтай хийхдээ байгаа. Жон Хамтлагтай. Жон Хамтлагтай би 2011 онд Монгол зэт цомог хийжсэн. Үндэсний өвчнөд бүтэн цомог, хипхоп бүтэн цомог хийжсэн. Тэгээд тэр цомог маань бас юунд Америкийн үндэсний түүхийн музейд үг болгож хадгалагдсан байдаг. Яг одоогоор бол Жон Хамтлагтай хамтарч хийж байгаа тийм зүйл бол байхгүй. Ер нь бол ойрын хугацаанд бас яг нэг айхтар тэгж хамтарна гэж бол бодохгүй байна бас. Хамгийн сүүлд хамтарсан Жон Хамтлагтай хамтарсан дуу бол нөгөө наадмын нээлтээр хийсэн Хамаг Монгол гэдэг дуу байдсан шүү дээ. Тэрийг Жон Хамтлагтай хамтарч хийсэн. Одоо бол илүү тийм гадны коллаборашн руу илүү төвлөрж байгаа. Хамгийн ойрхон цацагдах коллаборашн дуу гэх юм бол Майд Сүвигийн Хойд автай хамтарч хоёрын хооронд гэдэг дуу хийсэн байна. Тэгээд тэр дууны клип ер нь тун утахгүй та бүхэнд хүрнэ. Bronze Hero хийж байгаа. Гоё болж илээ. Ер нь хуучин болж байсан шиг нөгөө микрофон тинг ч юм уу эсвэл стрит микс ч юм уу тиймэрхүү тэмцээнүүд ер нь босгоо. Нэг юм хийх гэж байгаа. За тэрийг одоо энэгээр ярьчихаар бас болт юм болоо. Ер нь бол нэг юм хийх гэж байгаа. Тэр нь юу вэ гэхээр тийм тэмцээн компетишн биш. Нэг гоё юм хийх гэж байгаа. Гэхдээ тэрэнд одоо заавал олонний танил гэхээсээ илүү бас анх оролдож байгаа. Тэгээ дотор нь одоо юу гэдэг хөгжих боломжтой чадвар байгаа тийм хүмүүс залуучуудыг оролцуулсан тийм нэг прожект одоо бас манай рилээс эхлүүлэх гэж байгаа. Тэгээд тэр нь цаг нь болоод яг зарлагдахаар нь гоё нарийн мэдээллийн өгсөн дээр баг. Ямар ч гэсэн одоо юу гэдэг нэг чанартай контентуудыг гаргах тал дээр бас нэлээд хэдэн бас бодсон баг ажил хэрэг болоод эхэлсэн юмнууд явж байгаа. Тэгээд удахгүй бас зарлагдах байхаа. Тэгэхээр нь бас хэлий. Рэп оролддог хүмүүс бол тийшээгээ бас юмаа явуулахад бол уруудахгүй шүү гэж зөвлөмөр байна те. Нэг асуулт үү? Болно. Амжилттай хүрсэн хүмүүсийн нууцын гэх юм бол тууштай байдал гэдэг шүү дээ. Гэтэ хүний мөн чанар чинь нөгөө бууж өгөх гэдэг
яг хаанаас өөрийнхөө мотивацийг, инспайрыг авч өөрийгөө мотивацжуулдаг байсан. Хөгжмөөс л авдаг байсан. Ер нь хипхоп дуу сонсоод яг ингээд дуу хөгжим сонсоод тэндээс бүх мотивацаа авдаг. Тэгээ ер нь нэг юм одоо юу гэдэг нь одоо удмынх юм уу юуныхын ер нь бол нэг тийм жоохон нэг тийм шарттай хорттой дайчин шид чанартай ч гэх юм уу. Ер нь бол би бас тодорхой хэмжээнд хүмүүст бас ер нь хор шар байх ёстой гэж үздэг. Тэгээ бас ер нь хор шар бас юмыг бас хүнийг бас юмд хүргэдэг шүү дээ тий. Тэгэж үздэг тэгээд ер нь ингээд юу гэдэг чинь миний нэг дуун дээр байдаг да. Дутуу үнэлэх тоолн тэднээс илүү гэдгээ мэдэн дундуур байгаа бичил тархийг нь би дүүргэх үгсээ шиднэ гэд. Ер нь дутуу үнэлэх, доромжлуулах тусам илүү чанартай юм хийх эрч хүчийг авдаг даа гэмээс. Гандан бол ялтчгүй одоо миний одоо хүртэл хипхоп хийж байгаагийн үлгэр жишээ болсон хүмүүс ай хулгайлахгүй бай, үгээ өөрөө зохиоё. Яг ингэж яг оригинал юм Монгол хипхопыг хий гэдэг тэр мотивацаар хамгийн анх өгч ирсэн одоо миний багш нар яг үннийг хэлэхэд тэгээ би өдий хүртэл бас Даймбагийн утга агуулга философиг дуунууд дээр гаргахыг хичээж явдаг. Тэгээ тэр юм маань ч гэсэн бас мэдэрдэг одоо сүүлд MC автаа уулзаад одоо ингээд Даймбагийн юмыг авч явж байгаа одоо шийд үлдэх шивдэ гэдэг ярьжсэн. Тэгээд тэр санаанд орчлоо. Тэгээ бас Даймбагийн сонсдог, дэмждэг хүмүүс тандж хэлэхэд та бүгдээрээ л мэддэг юм байна шүү дээ, тий. MC таксны тухай бас ном бичигдэж байгаа юм байлээ. Тий, тэгээд бас холбогдсон. Удахгүй тэр талаар бас ярилцлага юм өгье. Тэгээд ер нь тийм Даймбаягтай холбоотой гой юмнууд бас ийдэж байгаа юм байлээ шүү. За одоо ингээд манай өнөөдрийн энэ ярилцлаганд ирсэн бүх хүн чи юутай вэ? Хэлэхтэй. Тийм. Одоо Эдүү паркаас хатан ингээд санал тавиад манай дээр ийм одоо meet and greet-ийн зочноор оролцооч гэх. Тэгээд тэр үедээ ингээд ирсэн хүмүүс дундаасаа шалгаруулад нэг бэлэг өгөө гэд хэлчихсэн байхгүй. Тэгээд тухайн үед нь болохоор хичнээн хүн ирэх юм байна. За 100 орчим хүн байхад ер нь болох байхаа гэдэг юм. За тэгвэл бүгдээр энэ цомгоо бэлгэлё. Тэгээд хамгийн сүүлд гарсан үнэн цомог байгаа зарим нэгд нь бол байгаа баха. Тэг. Үнэн цомог байгаа, үнэн цомгоо бэлгэлээ. Тэгээд хамгийн гол нь бас сонсож үзээрэй гэж хэлмээр байна. Сонсоод ямар утга агуулга юу хэлэх гээд байгааг нь бас нэг ойлгосоо гэж хүсэж байна. Тэгээд насан туршаагүй жоохон хүүхдүүд нь самаа намаагүй дуугийг сонсож болохгүй шүү гэж бас хэлмээр байна. Ахих нь бүгдөө бас бүгдөө бас бүгдээрэнд зориулагдсан байдгүй. Ер нь бол дуулдаг дуунуудын нэг 60-аас дээшээ хувь нь ерөнхийдөө насан туршсан хүмүүс зориулсан байдгийг шүү. Танд одоо кино тоглох бодол байгаа юу? Кинон тоглох бодол нэг байхгүй яа. Яг үгүй хэцүү байхгүй. Тэгээ би өөрөө жүжигчин биш байхгүй. Ингээд рэпер яг мэрэгчлэн сэтгүүлчтэй. Яг уу ингээд би бол яг нэг ер нь бол 8 кинон дээр ажилласан байдаг энэ хугацаанд. Тэгээд энэ 8 кинонд би тийм дүр бүтээсэн гэж бод ерөөсөө хэлж чаддаггүй шүү дээ одоо. Би ямар ч нэг юм дүрсээ бүтээсэн. Эргээд хөвшин болсон хон ч юм уу өр хүүхэд минь том болоод үзвэл бас оё ах байх. Зэгтэй яг тэгээд тэр дүрийг дүр болгох гэж бас хичээсэн. Тэгээд ер нь тэгээ найруулагч нар аягүй сони ингэдэж шүү дээ. Надад ингээд зохиол бичээд дүр өгөхдөө дандаа нэг олон машинтай баян үний дүр өгөөд идэв. Тэгээд нэг л их тийм хүн өө хаа гэсэн нэг тийм дүр өгөөд идэв. Би одоо тэгжил харагдгийн юм шиг байгаа үгүй үсттэй гэдэг. Та анхны хийсэн хийсэн бэ? Анхны шивээс анхны шивээс чинь яг хааны сандгүй ямар ч нэг салон байсан юм аа. 2002 онд хийлгэжсэн. Би одоо та харуулъя. 2002 онд хийлгэжсэн нэг шивээс байдаг. Нэх юм утга учир байхгүй. Зүгээр дүрс. Тэгээ каталог дээрээс тэр үеэс хараад зүгээр анх удаа шивээс хийлгэж байгаа юм. Энэ багхгүй. Энэ ингээ миний анхны шивээс тэгээд ямар ч утга учир байхгүй зүгээр каталог дээрээс хараад хийлгэсэн. Тэгээ яг сүүлд нь энийг анхны сэтгэл гэдэг нэртэй шивээс болгосон. Тэгээ анх нөгөө нэг шивээс гэдэг зүйлийг энэ шивээсээрээ мэдэрсэн болохоор
ер нь бол энийгээ байлгадаг. Ер нь бол арилган дээр нь дарна гэж бол боддгоо. Зүгийн бол нэг хэд хэд удаад арчих гаалцдаг байгаа ер нь. Наадах чи дараа гоё бичил та өгшөө. Тэгээ би яах юм бэ байж чиг. Наад чи миний анхны сэтгэлчтэй гэдэг. Та 10 жилийн дараа өөрийгөө ямар юм биш зүйлээ. Одоо сахалтай шүү дээ. 10 жилийн дараа юу? 10 жилийн дараа би рэп хийж ах юм болов уу? 10 жилийн дараа хэрвээ амьд үед рэп хийж л авах та юм. Яг 10 жилийн дараахыг бол төсөөлж байгаагүй маань. Яг одоо ингээд төсөөсөн чинь нэрээ айгүй их юм бодогч шүү дээ. Хүүхдүүд насанд хүрсэн. Яана. Чи хоёр охинтой шүү дээ. Ярьж байгаа хоёр залуу хаалаа. Энд орж ирж амьдралыг те. Сайн ярьсан шүү. Амар их юм бодох юм байна. Ер нь бодохгүй байх шийдлээ. Яа ч бас нэлээд юм болох юм байна шүү. Тэрнээс өмнө бас за. Ямар ч нэгтэй тэрнээс өмнө 10 цомгоо гаргацсан 10 цомгтой рэпер болсон л байгаа. 10 жилийн дараа магадгүй 11, 12, 13 цомог хийсэн ч байх юм билүү. Гэтэ ер нь 10 дахь цомгоо төгсөв гэж нэрлэж байгаа л да. Ямар ч байсан харъя тий. 10 жилийн дараа танаа хүчит настай болно. Манай том 25 таа болох. Яана дараа чи пас тогч юм уу? Үу тийм биш тий. Йоо, цаг хугацаа хурдан биш үү? Аав рэпер гэж юм ямар юм бэ? Аав рэпер гэж би биш. Тэгтээ аав рэпер зөндөө байгаа шүү дээ. Тийм үү? Тий, Монголын хипхопт аав рэпер зөндөө байгаа. Тэр жирийн ааваас ямар ялгаатай? Аав рэперүүд аав байх талаараа рэп хийн штэ. Тийм дуу байдаг. Байлгүй ах. Ааха, good. За. Тэгээ би та бүхэн үргэлжлэж ирсэн, бас жидээ маш ойрхон сууж чадсан, зүрхнийхээ асуултыг асуусан та бүхэнд маш их баярлалаа. Зүгээр та нарыг орхихгүй өнөөдөр жиг бас гарын үсгээ үлдээн өөрийнхөө тэ постэр дээр та бүхэнд гарын үсэг үлдээд энэ уулзалтыг түүх болгож үлдээн. Би та нараар үнээр баярлаж байна. Дуртай дуучныхаа түүхэн ийм арга хэмжээнд ирээд энийгээ дараа нь хэн нэгэнд ярьж өгөх юм гайхамшигтай түүхийг бүгдээрээ бүтээсэн. Та бүхэнд баярлалаа. Хилчээд ирээгүй олон хүний нэрийн өмнөөс хэлсэндээ өрсөн. Одоо нөө үнэ хэлсэн хүмүүст баярлалаа. Зүгээр одоо бид нар илүү их хүмүүс авчрах болно. Харин хэнийг авчраасаа гэж хүсэж байгаа манад бичээрэй. Эдүү паркт илүү ойрхон байгаараа бид нар та бүхний хамгийн хүсэж байгаа хүмүүсийг авчрах шүү. За ингээд би тэгээ Эдүү паркийн хамт олондос баярлалаа те энэ уулзалтыг зохион байгуулсан бас та хэд уулзахын боломжийг олгосонд баярлалаа бас. Эдүү паркийнхан маань voice show-ны үеэр манай team BG-г бас дэмжиж ажилласан. Тэгээд бэлтгэлийн байр маань энд байрлаж бэлтгэлээ хийдэг байсан байгаа. Тэгээд тэрнийхээ одоо сайн бэлтгэлийн байртай, сайхан техниктэй тэрнийхээ үр дүнд бас сайн амжилттай оролцсон юм болов уу гэж бодож бас баярлж байгаа шүү гэдгээ бас давхар хэлсэн. Миний хүсэл бол сайн хүмүүс олон байгаасаа гэж хүсдэг. Сайн хүмүүс олон байгаасаа, сайн хүмүүс ер нь сайн хүмүүс ингээд эргэн тойронд ингээд гэрэлтчихдэг юм шиг надад санагддаг байхгүй. Нэг сайн хүнийг авч энэ яасан гоё сайн хүн бэ гэх тэндээс урам аваад хүн дараагийнхаа үлдээ би бас юм сайн үйлдэл хийсэн гэж боддог ч юм уу. Тэгж санагддаг. Тийм гэрэлтнүүд Монгол улсад манай нийгэм бүр олон болоосоо гэж боддог. Тэгээд юу гэдэг шудраг те яг шудраг тийм зөв замаар замнасан сайн хүмүүс олон байгаасаа гэж ер нь боддог. Тэгээд шударгаар замнах хэцүү. Шударгаар замнах тойруу айгүй их тойруу явна. Хажуугаар нь шудраг усаар замнаж байгаа хүмүүс замыг төвчлөөд явхаар одоо юу гэдэг чинь нэг тийм шантармаар ч юм уу үе одоо шантармаар юм санагдах үе бас ирдэг. Тэгээд тэр болгон дээр битээ шантраасаа гэж бодож байна. Сайн хүмүүс олон байгаасаа, шудраг хүмүүс олон байгаасаа, зөв зүйл бусдыгаа гэрэлтүүлдэг, уриалдаг байгаасаа гэж боддог. Би өөрөө бас тэрний төлөө хичээдэг. Тэгээд заримдаа чаддаг, заримдаа чаддгүй. Тэгтээ үргэлж чадахын төлөө оролдож идэг. Тэгээд яг тийм оролдлого сайтай хүмүүс бас олон байгаасаа, тийм залуучууд одоо олон байгаасаа гэж хүсэж байна да. За баярлалаа. Одоо
Бүгдээрээ нэг хүстэй нийлүүлчих гэж бодож байна. Жиг нэг дууны хэсгээс дуулаасаа гэж бодож байна уу? Яас чанга хэлэхгүй байна. Бодож байна уу? За ингээд бид нэр өөрийгөө цаг гаргаж те хайр найргүй үннээсээ хуваалцсан нэг одоо зочин маань өөрийнхөө уран бүтээлийн нэг хэсгээс сонирхуулаасаа гэж бодож байна. За одоо харин одоо ингээд хор насны зарим нэг жоохон хүүхдүүд байгаа болохоор самаа намаагүй. Жигээ тагалчтай юм уу дүү? Бүгдээрэнд нь тохирхууц юм эндээс нэг хайгаатай юу бичлээ гэх. Ингэнэ. За уучлаа шүү. Алга боолн, алхах тоолон, амтан гашуун, ганцыг тоолн, алсад тоолн, ахиад боолн, нарчин байгаа урвагчоолон, тэднийг шоолн нотоо, далрууд мал тооллондоо, рэпүкээр цомтолдогдоо, мартасноо ховдогдохдоо, намтар харвал дүлэнгүүдээ сүргэж тусдаа байдаг, гүлэгнүүд аятай харьцуул худлаа энэсэн ста болдог, манчин 100 чадна бас, шившгийг нь дуулж чадна бас, багийг нь хуулж авгаднаас, эр хүн шиг сурж авнадаас, бүр урдаас, би дурдаж, бүх суллааж, байж улгааж, энэ тулгааж, хор хутгааж, цутгааш тэр цуллагч өнгөд хорвоо тэдэн тааранхуу нүдэн юу чи карахгүй би тэти тархинд багтахгүй үзэл бодлон пост чиг нь хизээч устж магадгүй шүглүүдэн босс чи мөн нүүрэн дээр минь чаддаггүй хүн чанар хүрэн бөөрн хүмүүсөө нэргэн тойронд сайн зогсон нөөрийн суурин сайхан муу хоёрын хооронд намтар харвал дүлдэнгүүдээ сүргэж тусдаа байдаг гүлэгнүүд аятай харьцуул худлаа энэсэн писта болдог манчин 100 чадна бас шивхийг нь дуулж чадна бас багийг нь хуулж авгаднаас эр хүн шиг сурж авнадаас бүр урдаас би дурдаж бүх суллааж байж хулгаач энэ тулгааж хор хутгааж үг цутгааж тэр цуллагч өнгөд хорвоо тэдэнд харанхуу нүдэн юу чи карахгүй би тэти тархин багтахгүй үзэл бодлон пост чиг нь хизээж устж магадгүй шүгэлтүүлдэн босс чи мөн нүрэн дээр би чаддаггүй хүн чанар хүрэн бөөрөнд хүмүүс нэргэн тойронд сайн зогсон нөөрийн суурин сайхан муу хоёрын хооронд 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 амьдрал гэдэг дүүрэн хүүхэх хоёрын хооронд алхам хийдэг магнат үхэх хоёрын хооронд сүнсэндээ сэл зарлаад гүйдэн манан хоёрын хооронд